Сайн уу? Сар 8. Сайн уу санаа. Бид хоёр өнөөдөр телевизээр гарч ирсэн хамгийн аимшигтай рекламуудыг үзэх болно. Please subscribe and like and share and comment. За эхлэх үү? За эхлэх. Эхлэхээс өмнө LinkedIn Zero бидэндээ хамтарч ажиллаж байгаа. Энэ ус маань өдөрт авах шингэнийг бүрэн нөхөх. За мөн ямар сахар, калори агуулаагүй учраас дэглэмтэй үедээ. За мөн одоо бэлтгэн сургуулалтынхаа үедээ ингээд уух боломжтой. Бас энэ LinkedIn Zero Завхан Brothers багтай хамтардаг. CEO-гийн бүх салбаруудаар болон томоохон худалдааны төвүүдээр зарагдаж байгаа шүү. Хот үнхээр сайхан харагдаж байна. За, одоо явах рекламнуудыг би үзээгүй. Гэхдээ би бэлдсэн. Та үзээгүй. Тэгэхээр ер нь бол аимшигын төрлийн реклам учраас айгаарай за. Би ер нь ийм аимшиг контентууд айгу үзэх дуртай л да. Тэгэхээр айх нүгөө яах нү. Одоо айвал одоо айгу амар л контент байна л гэж бодъё да. Би бол аимшиг юм үздэг болохоор яагаад тий. Юу ч гэсэн айгаад тий. За эхнийх нь бол Clinics-ийн 1986 онд гарсан ийм сурталчилгаа байгаа. It's a fine day, people open windows, they leave their houses just for a short while. They walk by the grass and they look at the grass, they look at the sky. It's going to be a fine night tonight, it's going to be a fine day tomorrow. Kleenex ティッシュです。Аимшиг юм үзчихэж энийг дах юм. За энэ бичлэгийн яг юу н тийм надад яг аян айгуу юм жоо creepy л байна л да. Тэгээд юу н гэж хүмүүс их амар санагдсан бол. За миний хийсэн судалгаагаар бол л шүү дээ. Энэ аян угаасаа аян бол уг нь ийм намхан гоё аяагаад байгаа сте. Гэтэ энэ нь бол Spine Day гэдэг Jenny дуу байгаа байхгүй юу? Энийг хурдлуулад сонсох юм бол нэг тийм тарин шиг сонсогддог гинэ. Тэгээ энийг үзсэн одоо Японыхын хүмүүс нь энийг ингээд сонссны дараа ингээд би энэ ингээд юу өргөд байна. Наадха бойл гээд телевизээр гаргах юм боловсон. Тэгээд дээрэс нь энэ реклам ингээд хийж байгаа штэ. Хийсэн багийнх нь ардлынх нь хүмүүс нь нас орсон. Бүгдээ. Гэтэ нэг үлдсэн л дээ. Гэтэ тэр нь ер нь ингээд нас барсан. Байгаа байхгүй юу? Тэнгүүт ингээ хараалтай байж магадгүй гэдэг тийм. За дараагийнх нь болохоор Smokey the Bear. I know a place that's peaceful and quiet. A place where animals play. It's called the forest, but every year we start forest fires. A careless match, a cigarette, and poof, fire. So the next time you're in the forest, be extra careful, okay? If you knew it was me, would you have listened? Оо энийхгүй штэ. Тийм хотлоо хайна гэж байхгүй штэ. Тэгээ амар аасте. Амар хан яг миний реакц яг энэ баггүй. Айхаар энэ тийм хайшин. Тэгээ жоохон эвгүй болгоод хэлээ угаасаа хэлэхгүй болоод ирэнгүүтээ яалчих юм бэл. За энэ болохоор нөгөө нэг юу Америк нэгдсэн улсын нас ингээд хүний буруутай үйл явдал байгаа штэ. Тэгээ энэ чинь сурчлан сэргийлэх зорилгоор энэ компанид ажил болохоор 1944 оноос эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд ер нь Америкийн түүхэнд хамгийн урт удаан хугацаанд үргэлжилсэн нэг юм компанид ажил болсон байгаа юм. За дараачих нь болохоор 2009 онд гарч ирсэн реклам байгаа. I'm working overtime because I want to take my family on a nice vacation. Soon they get a call telling them I was killed in an accident. But hey, I'm wearing a busted harness here. And the company should have checked those tanks to the... There's been an accident! Run, get some help! Switch your standard! Call the ambulance! Канадахан байна тий. Би яг нэг юм хэлчихв. Би яг энийг үзчихсэн юм байна. Энэ нэг амар олон цовруулахгүй юу? Яг зүгээр энэ дундаа би тэрийг бэлтцсэн байгаа ш. Гэхдээ яг миний мэддгийн энэ яг хамгийн амар нэг мандагийн реакшн дээр үздэг. Би яг тэрийг үзүүлмээр санагдчихлаа. За үзэх юм уу? За. Би гэхдээ яг
энэ яг амар гэдэг үг нь яг нөгөө нэг юм сүнс чөтгөртэй амар биш. Ирнээсээ цаагаараа нэг юм чихүүдэс хөргөн юм тий. Энэ бүр амар зэ анх би бүр үзээд. I'm the sous chef here. With any luck, I should be head chef by next year. I've got this amazing fiance who I won't be marrying this weekend because I'm about to be in a terrible accident. But really, I should have cleaned up the grease over there, and they should never put the deep fryer so close. Энд тийм хурж байгаа мессеж юм бас. Хурж байгаа мессеж бас амар чухал байгаа байхгүй яг осол гэж байдгүй тэр хүмүүс ослыг хүмүүс өөрөөсөө түгээдэг. Өөрөөсөө юмаа төлөг учраас. За дараагийн минийх тэгтээ амар биш болоод явчлаа гинт. Энийг за дуусгая. Kinda. Yebo shaky. Me unscrabbly. Chocka doobie! Doubly chocka doobie! Pop swabble! Toy! Yodel yum and choco scrum with multi pop swabble dies! Oh, grubbly! Me scrubble now! Snuggle! Whee! The surprise. Яаруу хазууд нормоор царайтай юм бэ. Энэ нөгөө За яар. юу шиг харагдчих нөгөө Ant-Man 2 дээр гардаг дүр шиг. Гэтэ ягаад хүүхдийн реклам дээр ийм дүр зохиогоод хүүхдүүд үзээд бүтээгдэхүүнийг авна гэж бодсон бол бүү мэд. Гэтэ жоохон байсан бол энэ рекламыг үзээд та яах вэ? Ер нь бол нэлээ шокнд орохоор л байсан. За дараагийнх нь болохоор энэ. There's good reason for my glistening skin and how I shine and how my pores are so clean and clear. I eat little baby's ice cream. It keeps me young. It keeps me light on my feet. I spring from activity to activity. I love my job. I love my life. When you eat little baby's ice cream, you'll wink and nod and hug and high-five each other with great enthusiasm. This is a special time. Little baby's ice cream. Ice cream is a feeling. Дандаа реклам үзээд байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг зохиомл ингээд хүмүүс албаар хүнийг айлах гэдэг юм хийгээд байгаа юм болов гэд. Гэ бодсон чинь нэрээ чинь энэ чинь нэр жинхэнэ реклам. Телевизээр гарч ирсэн рекламууд. Санийх бол муухай тийм балиар дискастинг. Тэр биш дээ. За дараагийнх нь. За энийг бол өстэй явж байгаа юм. Breakfast! I'm hungry! Take it from Karinkles. That's me. The best breakfast under the big top is Post Sugar Rice Karinkles. So crinkly, so delicious, so different. Each grain of rice in Sugar Rice Karinkles is carinkled with honey and sugar. It's so good, I crinkle every time I eat it. Yep, no matter what other rice cereal you've ever tried, you'll love Post Sugar Rice Karinkles best of all. Honey and sugar make it different and wonderful. A circus of fun to eat. So you crinkle on down to the store for Post Sugar Rice Karinkles, the greatest cereal treat on earth. Гэтэ ер нь алиалагчаар ер нь бол энийг рекламд болсон байгаа зү. Тэг. Гол дүрийн. Одоо жишээлх юм бол би ингээд нөгөө сарнаа гэдээ ярьдэн штэ. Тэгснэ ингээд сарнаа та аимшигын төгс сонсож ийж subscribe дараарай энэ төргээ те. Яг тэгж байгаа юм шиг хэрвээ та subscribe дарахгүй бол энэ аимшигын төгс танд нөлөөлнө гэд яг иймэрхүү ингээд баг ийм хүчрхийллийн маягтай юм шүү. Иймэрхүү дүр оруулахаар тий айдсан дээр нь суурлал үйлдэл хийлгсэн гэсэн үг шүү дээ. Гэтэ энэ үнэн шүү. Аяатраа. За дараагийнх нь. Hi, you're right. What's up? Hello.
Hi. Oh man, where's my fish fingers? No. Coming to pick up the kids from school tomorrow. Yeah, if you don't mind. No blood, that Ray Vest there was big, I like. Hey, no, it was serious. Big I one. bet you any money Anton flopped the show. He always flops. Idiot, man. He always does that. Doesn't matter what the occasion, birthday, christenings, my man always finds a way I'll to tell you flop the show. something though, it was a good thing you man never come because it was a big hype thing going about last night. See, that's why I like having younger brothers and sisters. I stay indoors while the beef stays outside. Энэ бас юуны төрөний нөгөө ресторантай бичлэг шиг л яг хүнд илүү нөгөө нэг хүчтэй тийм сэдвээр нөгөө нэг Америкт хамгийн их асуудал болсон нөгөө ган контролын талаар л байна л да. Хүдэн зэрсэг нөгөө нэг эзэмших эрх болон тэрний талаар. Тэгээ ер нь Монголд бодооцсон ийм реклам баг хийдэг юм шүү тий. Бас хийх үү? Хэвэл манайх толгойдаараа. Баг ээжсэн. Нөгөө зөвтгөж болохоор юмнууд гэх юм. Дандаа нөгөө нийгэмд хэрэгтэй зүйлүүд эдэлж байгаа болохоор зүгээр ингэ нэг хон соосноо битээ архиугаад машин бариараа гэдэг хэлэхээр нөгөө тийм биш одоо нөгөө нэг том байгууллагууд байдаг шүү дээ. Одоо уурхаа ч юм уу тийм. Яг тэдний нөгөө нэг аюулгүй ажиллагааны юу гэмгүүтэй. За та бүхэн малгайгаа өмсөөд ингээрээ гэдэг реклам биш ингээд малгайгаа өмсөөд ингэх юм бол жаргалтай байна гэж шууд малгайгаа өмсөхгүй ингэ байжсэн чинь. Тийм ээ. Дандаа тийм рекламууд байгаа байхгүй яг. За. My name is Jacqueline Saborido. This is a picture of me before I was hit by a drunk driver. Before the car caught fire. Before 2 of my friends died. Before I needed more than 40 operations. This is me when my life was just like anyone else in college. This is me after being hit by a drunk driver. Don't drink and drive. Ever. Амар сайдл. Инээхэн цаашаа бас сонирхолтой амар байна бас. Тэгтээ согтуугаар машин битээч болоод ч. За ингээд өнөөдрийн horror reaction-ыг үүгээр өндөрлөө. Тэгээд өнөөдөр хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Яа. Кринж нөө. Яах вэ? Үзэгч нартай санаа ахын зүгээс манай аягүй их баярлж байна гинэ. Тэгээд үзсэн баярлалаа. Тийм. За тэгээд viral horror дээр ийм reaction видеонууд хийгээд явах олон нь бол эхний удаагийн телевизээр гарч ирсэн хамгийн аимшигтай рекламууд үнээс цааш одоо бага насны траума үүсгэжсэн тэр хүү бичлэгүүд за тэгээд нөгөө хүүхдийн анимашнуудын ард үүдэг бас тийм нууцлагдмал юмнууд байдаг шүү дээ амар тиймэрхүү юмнуудыг ярих болно. Хэрвээ та бүхэн сонирхолтой санагдаж байгаа юм бол like, share, comment, subscribe. Амар их юу хэлээд байдаг.